Сая живо амь амьдралыг тэтгэгч үзэмж төгс Пандора хоёр. Харин одоо та энэхүү үзэгсэн ертөнцийг шатаж байна гэж төсөөлөд үзтээ. Энэ удаа аюул дээрээс биш газрын гүнээс ундарнаа. Утаа, гал, үнс, өндөрлөгтний нэгэн адилаар Пандорагаар аргийн оршин суугч сайн муугаараа ялгарч өөр хоорондоо дайсагнан тэмцэж. Хүн өнтертэй төвтэй хамтран хүлээлттэй кинодын талаар сонирхолтой баримт мэдээллийг хүргэх цувралын өнөөдрийн дугаарыг хүргэж байна. Энэ сард Avatar Fire and Ash, Wicked 2, Zootopia 2 зэрэг кино бүтээлүүд өндөр хүлээлттэй байгаагаас өнөөдрийн дугаараараа Avatar Fire and Ash киног онцлохоор бэлтлээ. Алдар Джеймс Кэмерон найруулагч анх 16 настай да цэнгэр ярьстай өндөр эмэгтэйг зүүдэндээ харснаар Avatar киног их санаагаа олсон гэдгээ. Эдгээр энэхүү кино маань бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой кинонуудыг тэргүүлж цувралаар бидний хүртэл болсоор байгаа лээ. 250 сая $8 төсөөр үтсэн Avatar киноны 3 дахь ангийн зураг авалт нь 2 дугаар анги болох Avatar усан жим кинотой зэрэг буюу 2017 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд бүхэл бүтэн 8 жилийн дараа дэлхийн нээлттэй хийж байна. Өмнөх ангиудад научуудыг гимгүү ариун оршихуй мэт зөвхөн сайн сайхан талаас нь харуулж байсан бол энэ удаа тэдний доторх хагарал, бутрал, хар бараан талыг галтуул байгалийн гамшиг зэрэг давтшгүй хүчин зүйлүүдтэй хослуулан цогц байдлаар хүргэхийг зоржээ. Нэрийн Avatar Fire and Ash кино маань 12 сарын 19-ны өдөр Хүн Entertainment төвд гарч ирдэг байна шүү. Мөн дараах болцлуудыг хангаснаар Хүн Entertainment төвд 1 жилийн турш үн төлбөргүй кино үзэх эрхийн эзэн болох боломжтой. Үүнд Хүн Entertainment төвийн пэйж хуудас дээр лайк дарах, энэ хүрээлэл дээр реакшн дарж паблик тоглоотой шеэр хийх, мөн найзаа комент хэсэгт меншн хийх зэрэг болцлуудыг хангах шаардлагатай. Аздныг Хүн Entertainment төвийн пэйж дээр лайваар тодруулах тул та нар минь идэвхтэй оролцож Avatar киноны 3 дугаар ангийг заавал үзээрэй.